Эрүүл мэнд бол хүн өөрөө өөртөө ажиллаж байгаа ийм үйл явц гэж харж байгаа. Давтгаатгаар ийм уух тухай бас биш байхгүй. Бүх юмыг амжиж хийх боломж хинт ч байхгүй. Амжилт болгон хүний аж аргал төрөгдгөө. Харин аж аргалтай хүн бүхэн амжилттай байдаг л гэж бас хэлмээр. За өдрийн төргийн бизнес саунд подкастын сонсогчдод бас үзэгчдод бизнесмен редактор даваад ирж байна. За өнөөдрийн зочноор Paloma компани үүсгэн байгуулагч байгаль өдрийн мэнд. Өдрийн мэнд. За баярлалаа. За манайхан бол 100 наст гээд сүлжээ эмийн самгаар мэдэх баха. Гэхдээ энэ маань бол зөвхөн одоо эмийн сан биш. Ерхэд үндс үйл ажиллагаа нь эм хангад нийлүүлэх ийм байгууллага. За тэгээд компани маань одоо 30 жил болсон юм ба шүү дээ. 96 байгуулагдсан гэхээр бас баялаг төвхтэй компани. Тэгээд та манай үзэгч сонсогчдод одоо бизнесийн түүхээс одоо 30 жилийн түүхээс ингэж тоймлж ярьж өгөхгүй танай бизнестэй одоо тийм байдлаар танилцуул. За мэдээж одоо 30 жил оршин тогтно гэдэг чинь маш урт хугацааны түүх. Тэгээд зөвхөн бас амжилтын түүх биш л дээ. Одоо оноо мунж босох амжилтууд гэ бүгдийг багтаасан одоо ийм л он жилүүд байлаа. Тэгээд анх ер нь үүсгэн байгуулахдаа одоо хүний эрүүл мэндэд одоо нөлөөлж байгаа тэр өвчин одоо болгож байгаа зүйлийг одоо хөнгөлж өгөх тэр хүнд нэг тус хүрэх юмсан гэдэг одоо анхны сэтгэлгээр л одоо эхэлж ирсэн юм да. Тэгээ би ч бас өөрөө их залуу мэдээж байсан тэр үед. Тэгээд бас нөгөө юу хийж ер нь цаашаа амьдрах хэвтэй ингэж бодож энэ эхлүүлжсэн л одоо тийм түүх юм да. Мэдээж одоо эхлэхдээ бол ер нь эрүүл мэндэд одоо нэг тодорхой ач тус өгөх зүйл хий гэж ингэж эхэлжсэн. Тэгээд мэдээж бизнес эхлүүлж хахад мэдээж өөрийнхөө амьдралыг босгох гэдэг дахин тэгштгэх гэдэг зорилгоор явж исэн бол одоо цаашдаа ингээд одоо бол ингээд сар хүрээ өргөсгийн хэрэгээр мэдээж бидний хариуцлага бас өндөр болж нийгэмд одоо үзүүлж байгаас нөлөө нэлээд ахиу болж байгаа учраас тэрийг одоо маш хариуцлагатайгаар авч явна гэдэг одоо дараагийн юмс төвшин гэх юм уу. Тэгээд нэг 30 жил болсон одоо манай бизнесүүдийг харахаар бол их нэг одоо групп компани болж итгэм ерхэд ингээд тэлсээр яваад томроод ирчдэг тий. Гэхдээ танай компанийн хувьд ингээд 30 жил нэг амар тэлээгүй мөртлөө ингээд тогтвортой яг нэг чиглэлээрээ дагнаа явчихсан одоо нэг юм хурдан өсгөөс үл юм тогтвортой байна гэдэг чинь аягүй чухал байгаа даа шүү дээ одоо бизнестэй. Тэр ихэдөө танай тэр нэг одоо ингэж тогтвортой явж байгаа нь бас одоо ямар хүчин зүйлстэй холбоотой байна. Ер нь яг танай философи нь юу нэгдэгтэй жаахан дэлгэрүүлж яриад. За манай компани одоо философи бол амар мэнд амьдрал аж аргалт хөтлөнө гэдэг ийм философи бол ер нь бидний үйл ажиллагаанд шингэсэн гэж би өөрөө боддгийг. Тэгээ энэ ураа маань бол яг сүрдэлт боловсрч гарч ирсэн л дээ. Одоо хийжсэн үйл ажиллагаагаа дүгнэлтсний үр дүнд гарч ирсэн гэж бодож байна. Тэгээд бүх юм руу одоо орохдоо бас гол биш юм аа. Яг хийж байгаа зүйлдээ нэг үнэнч байх. Тэгээд тэрийг маш хариуцлагатайгаар хийх. Тэгээд тэрнийхээ одоо бүрэн одоо мастер нь болох гэх юм. Одоо мэрэгчлэлт нь болох гэдэг зорилол одоо бидний үйл ажиллагааг хөтөлсөн юм уу гэж одоо бид бол харж дүгнэж байгаа. Ер нь зүгээр 96 онд бизнес эхэлж байгаа үеийн тухайн одоо юу гэдгийг одоо нийгмийн эдийн засгийн контекст гэдэг юм ер нь нөхцөл байдал ямар байсан яг танай бизнес эхэлж байгаад. За тэр үед бол мэдээж бас хүндрэлүүд байсан. Маш олон нэр томьёо ойлголтууд бүр байхчгүй байсан. Эрүүл мэндийн чиглэл дээр бол. Тэгээд одоо 100 наст гэдэг нэр яагаад бид нар авсан гэхээр энэ 100 наст гэдэг ойлголт ер нь хүнсэнд ч юм уу одоо эрүүл хоол хүнсэнд хэрэглэгдэх утга бүр байгаачгүй. Тэгээд энийг нийт одоо бас хүмүүс таниулж мэдүүлсэн бас нэг ач холбогдол одоо үйл ажиллагаас хийсэн гэж бодож байна. Тэгээд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнч гэдэг ойлголтууд бол байгаагүй. Тэгээ альва юмны эхлэл тавих бол хамгийн хэцүү хүндэлтэй. Тэгтээ бол тэр үед бас боломжууд нь байсан. Зөв одоо авч явах нэгт хоёрт бас мэдлэгтэйгээр хийх гэдэг бас их чухал байгаа. Тэгээд мэдээж гадаадад одоо олж авсан бас боловсрол мэдлэг маань энэ бизнесийг эхлүүлэхэд бас их надад дэмжлэг тус болсон гэж боддог. Тэгээд бусдын
сайн түүхийг, туршлагыг бас авч өөртөө хэрэгжүүлээ. Тэрийг бусдтай түгээснээр бас нэг бизнес амжилтын одоо үр дүнг авчирсан гэж бодож байгаа нэг. Бас хоёрт бол тэр зөв хэрэглээ бизнесийг бас эхлүүлээд явахдаа тууштай үнэмж бас шудраг хийж байгаа зүйлдээ бас итгэл үнэмшилтэй байх чинь бас нэг их чухал зүйл байгаа. Тэгээ ямар ч нөхцөл байдалд одоо итгэл алдрах үе хүнд тохиолдсон штэ. Одоо бэрхшээл тулгархад хүн зогсож болно, болж болно. Тэгээ тэр бизнесийг тэгэхэд бол итгэлээ алдахгүй байна гэдэг өөрөө бас аягүй чухал. Хэрвээ одоо итгэлээ алдчихвал одоо бүх юм дуусна л гэсэн үг. Тэгээд тэр үед бол одоо тиймэрхүү зүйлүүдийг даван туулж ирсэн. Тэгээд зөв шийдвэрүүд бас гаргаж ирсэн. Өнөөдрийн одоо үр дүнд бас нөлөөлж байна л гэж харж байгаа. Таны мэрэгжил юу вэ нэрээ? Би өөрөө биотехнологич, гадаад судалтай эдийн засаг мэрэгчлээ яасан. Сүүлд эмч ухааны магистр хийж одоо энэ үйл ажиллагаа авч явж байна. Та түр үеж нэг итгэл алдрах үе бас байдаг гэдэг угаасаа тийм бизнес болгонд л байгаа. Таны хувьд ер нь яг тийм одоо итгэл алдарсан жаах юм одоо бэрхшээлүүд нэлээд ингэж аваарсан тий сорьсон тийм яг одоо цэгүүд юу байсан бэ? Тодорхой түүх ярил. За мэдээж дүнгэж одоо стартапуудад бас туулж байгаа зүйл одоо ч гэсэн байгаа. Ер нь бизнес эхлүүлэх чинь байрнаас эхлүүлээл одоо зөвшөөрлүүд байна. За тэгээд мөнгө хөрөнгө санхүүгийн асуудал байна. Гэл ер нь маш олон тийм бэрхшээлийг даван туулж. Тэгээд өөрийгөө хүмүүст ойлгуулах, хийж байгаа зүйлээ зөв одоо хүнд хэрэгцээтэй зүйл хийж гин үгүй юу гэдгээ ч гэсэн бусдад ойлгуулах. Тэгээд хийж байгаа зүйл чинь бусдад үнэхээр үнцэн авчирч гин үү гэдэг бас энэ ч удаан хугацааны яг цаг хугацаагаар батлагддаг зүйлүүд шүү дээ. Энэ бүгдийг л одоо хөрөхөж шантрахгүй байх нь л айгүй чухал байгаа юм л да. Та түрүү ихтгэл үнэмшлэгээд ярьлаа. Яг бизнес эхэлж явах үед бас одоо ихтгэл үнэмшил ямар байв? Тухайн үед ер нь бас за би нэг ийм бизнес босгондоо гэж хэлсэн ямар хөө бодол байв? Тэр чинь яг одоо бизнес хөгжих явцад бас яаж өөрчлөгдөв? Өнөөдөр ямар байна гэдэгт дэлгэрүүлж яриад. Ер нь нөгөө нэг Монголд чинь бүрний өвчлөл айгүй их штэ. За энэ цаг уур амьсгалтайгаа ер нь бол бас хамааралтай. Тэгээд их хүйтэн уур амьсгалтай манай Монголын нөхцөлд чинь доороос их дарж өрхөөс ахуулаад одоо шийсний замын өвчлүүд, бөөрийн өвчлүүд айгүй их байдаг гэсэн. Тэгээд тэр үед чинь бас хангалттай одоо антибиотик байдаг юм уу? Эсвэл яг бөөрийн зориулсан юм тангас олтгооны ховор тийм л үе байж л тэ. Тэгээд Солонгост яг тэр үед одоо ингээд яваад бас бид нар чинь эрүүл мэндийн бас анхны одоо юм хүсээ нэмэлтэн төр оруулж ирж явах үед яг эмийн нэг үйлдвэртэй таарад яг энэ асуудлыг шийдэжсэн тийм үйлдвэртэй таарч ирсэн. Одоо бас аз гэхүү. Тийм ээ. Тэгээд тэрийг яг тэр асуудал надад ч гэсэн яг тохиолдчихсэн. Тэгээд тэр эмийг хэрэглээд маш хурд одоо 1-2 хоногийн дотор миний асуудлыг шийдсэн байхгүй. Тэгээд энийг ерөөсөө монголчуудад л хүрэх ёстой юм байна гэж утсан. Тэрүүгээр баг ямар одоо мөнгө олох уу, эсвэл хэдийн хэмжээний одоо бизнес хийж болох уу гэдэг тийм тооцоо бол байгаагүй. Зүгээр л хэрэгцээтэй зүйлийг л авцарч өгөх ёстой байдаг гэдэг баг шийдвэрээс эхэлсэн. Ер нь чанартай л эмийг Монголд нийлүүлэх ёстой байна. Тэр үед ч бүр эм их ховор байсан үе байхгүй. Тэгээд бид нар чинь Унгарын бас эмийн үйлдвэрээс нөгөө нэг юмнууд бас оруулж ирээд тэгээд тэр үед ч удаа карт мартны үеэсэн. Тэгээд лангуун дээр чинь баг давс нас өөр юм байхгүй их юм хомс. Тэгээд им тан улддаггүй тийм үеэсэн штэ. Тэгээд тэр үед чинь бас нэглүүлээд бид нэр сунж босч байсан. Тэгэл нөгөө тэр үед ч төсвийн байгууллагч мөнгө төгрөг байхгүй бид нар юм тангаа өчөөд бас нөгөө мөнгө төгрөг авч чадахгүйгээд яг нэг одоо ихний уналт гэдэг юм уу. Тэгээ яг унж үзээгүй компани ч одоо тэгээд бас бизнес жинхэнэ бизнесмен биш болоогүй байнал гэж үздэг гэсэн. Тэрийг одоо бас бид нар ч бас нэлээ алдаж онж тэнцээ бас бэрхшээлийг туулж одоо мөнгө төгрөг хүмүүс авсан байгууллага одоо буцааж төлөхгүй ч юм уу тийм мөнгөний хомсдолтын дээр оруулжсэн тийм зүйлүүдийг бол даван туулж исэн. Тэгээ тэрийг бол одоо яаж даван туулсан гэхээр өөрөөсөө яг амлсан хийсэн зүйлдээ бас яг бат нэг зогсож чадчихсан да. Ямар ч үед байсан. Тэр үедээ ч тийм байсан. Дунд үедээ одоо ч гэсэн бид нар бол санхүүгийн солилготой үед бол айгүй
одоо маш солиотой компани гэж би боддгийг. Тэгээд зөв одоо хөрөнгө удирдах гэдэг чинь бас аюул чухал байсан. Тэгээд нөгөө аль дээрэс нь яг ямар зүйлийг хүн хамгийн сайн ач тусаа өгөх тийм л зүйлээр одоо бизнесээ хийх ёстой гэдэг бүр тэрийг баттгаад байгаа хгүй. Мэдээж одоо 30 жилийн дараа бүр энэ баттгах байгаа. Тэгээд бид нар бол их олон юм бол Монголын зах зээл дээр нэвтрүүлээгүй ч гэсэн тэд бүгд ингээд ач тусаа өгөөд одоо хүмүүсийн хэрэглээнд ингээд хүмүүс эцсийн нөгөө нэг шүүгч нь бол одоо хэрэглэгч штэ тийм ээ. Тэгэхээр энийг хэрэгцээтэй байна уугүй юу гэдгийг тодорхойлдог зүйл бол хэрэглэгч байхгүй. Тэрнээс бид нэр ингээ хүчээр альва юм шахах юм уу? Түр хугацаанд магадгүй тэр болж магадгүй. Гэхдээ удаан хугацаанд одоо 30 жил яг хэрэгцээтэй л биш байсан бол аль хэзээ дуус байхгүй болно шүү дээ. За тэгэхээр эмийн зах зээл нэлийн одоо өрсөлдөөнтэй бас ийм зохицуулт их байдаг те. Бас ийм бас одоо pain point гэж ярьдаг те. Бас өвдөлтийн цэгүүд ихтэй ийм амаргүй салбар те. Тэгэхээр яг танахыг бизнесийн хувьд энэ салбарт одоо цаашдаа стратеги яаж ярьж байгаа? Та бас энэ цааш үүсгэн байгуулагчид бизнесээ бас яаж харж байна? Ер нь бол яг хүний эрүүл мэндийг бол маш удаа одоо 30 жил ингээд бизнес аваад явж хахад хүний эрүүл мэнд гэж ер нь яг юу юм бэ гэдэг юг л одоо ухаж ойлгохын тулд одоо яг явж байна л да. Одоо атгаар юм уух тухай бас биш байхгүй юу. Эрүүл мэнд гэдэг чинь оюун санааны хувьд тий. За тэгээд хүний сэтгэл оюун гэдэг чинь бас тэнцвэртэй байхын тухай байгаа юм. Тэгээ энийг ч гэсэн ойлгохын тулд өөрөө бас би туулж өөрийнхөө биеэр үзэж, судалж, тэр дундуур туучжээж бас тэрийг одоо үнэн зөвийг олохын тулд явж байгаа хүн гэх юм уу? Илүү одоо бас бизнесмен гэхээсээ илүү бас нэг жоон судлаач гэж би бас өөрийгөө хэлмээр байна. Яагаад гэвэл бид нар зөвхөн одоо химийн гаралтай эмээс илүүтэйгээр бас уламжлалт эмийг бас их судалж давхар. Тэгээд тэрийг ондоорны одоо твшилцэт одоо технологиор үйлдвэрлэгдсэн тийм үйлдвэрээс нийлүүлж ихийг зорж одоо манай үйл ажиллагаанд бас энэ ингэж гүн орж ингэж амтарч ирсэн. Мэдээж эм ухаас гадна тэр хүн хэр зөв хоолж гэн хэр зөв одоо явдал судалтай байна. Сэтгэлгээ оюун ухааны хувьд тогтвортой бас эрүүл байна уу гэдгээс л ер нь хамаарч хүний эрүүл мэнд бүрддэг байхал гэж бодож байна л да. Ер нь зүгээр яг энэ дээр шууд өрөөлөд асуухад одоо эрүүл хэмнэлийн хэв маяг эрүүл амьдрах гэл ингээд сүүлийн үед их мод ярьж штэ. Ер нь таны хувьд бас яг энэ яг эрүүл амьдрал гэж бас юу хэлээд байна те. Тэгээд та өөр дээр бас ер нь яг энэ одоо ойлголтыг яаж хэрэгжүүлж яах гэдэг дээр ярил. Бараг одоо бизнес маань яг л өөр дээр л тулсан зүйлэл бусдаа одоо хуваалцаж явна гэж хэлэх юм уу да. Яагаад гэвэл би бас чанартай урт хугацаанд эрүүл сарвал бөгөөд аж аргалтай амьдрахыг хүсэж байгаа. Тэгээд тэрийгэ таньж мэдсэн зүйлэл одоо бусдаа хуваалцаж явна гэж үзэх юм уу? Тэгэхээр сүүлийн үед бол ингээл фитнес, зөв хоолт гэдгийг маш их ярьж байна. Энэ бол сайн хэрэгэлтэй гэж хүмүүс. Тэрнээс гадна хүн ер нь дотор руу илүү өнгөх хэрэгтэй л гэж бодож. Эрүүл мэнд бол хүн өөрөө өөртөө ажиллаж байгаа юм үйл явц гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр өөрлөгөө л өнгөх хэрэгтэй байгаа. Тэрнээс бусдаас бас хаахаас илүүтэй яг бусдын сайн үлгэр жишээнээс хараад тэгэд өөр дээрээ тэрийг авчрахтаа маш сайн өөрийгөө ойлгож өөрлөгөө өнгөж харж иж тэрийг бас өөртөө тэрнээс шиг бүхэл юм ингээл яг тэр чигтэл одоо надад ч гэсэн таарна гэдэг бол бас буруу хараа болов гэж боддгийн. Тэгэхээр өөрийгөө танин мэдхээс эхлүүлээд одоо сүүлийн үед стресс ч гэж бас яриад байна шүү дээ тий. Тэгэхэд бол тэрийг бол бас ихэнх тохиолдолд ийм гадны ингээд яригадаад байгаа зүйлүүдийг ингээ хол байгаа зүйлүүдийг хэд өөртөө авчирч наагаад тэгвэл би ч гэсэн стресстэй юм байна гэд бас нэг зохиох тэрийгээ тэрэндээ автаад тэрэндээ үнэмшээд ингээд тэгээ тэрэндээ ингээ бүр өөрөө дарамтнаа бас ороод ингээд яваад тах зүйл болоод байгаа мó гэж бас заримдаа бодогдтгий. Тэгэхээр хүн өөрөө нөгөө сэтгэл амар амгалан тайван байна гэдэг чи өөрөө өөртөө ажиллаж байгаа л үйл явцын үр дүн штэ. Тэгээ
Тэгэхээр нөгөө хүн ингээл хажууц чинь стресстэй дагаж стресстэй л те өөрөө бас ингээл сэтгэл санаа докторгүй болоод байна гэдэг чинь ингээл бас буруу хандлага болов гэж бодож байна. Өөрийгөө таних гэдэг гол ингээд төлхөр ойлголт яваад байна л та. Тэгээд хүмүүс энийг янз янзаар хүлээж авч янз янзаар одоо та ёстой гэж ярьла хэрэгжүүлж байна те. Гэтэ яг өөрийгөө таньна гэдэг зүгээр миний анзаарснаар зөвхөн хөвгний төвшинчээс ингээд бид нар бас Монгол хүн гэдэг тэр нэг одоо үндэсний төвшин ч юм уу бас нэг юм айгүй тогтож бодох стил юм байгаад байгаа. Ингээд янз янзын дагаж гүөхээс илүү яг энэ дээр та жаахан дэлгэрүүлж ярил ерөн зүгээр яг байгаль гэдэг хүн бас яг өөрийгөө таньсан тэр хөлбөр нь яг юу гэдэг дээр жаахан Монгол хүн гэдэг мэдээж би өөрөө монгол хүн учраас одоо ингээд дуулж үзэхэд бас оюуны потенциалтай гений бас өвдөлттэй ийм ард түмэн баха гэж боддгийг өвдөцөгээ түүхээс ч гэж харж үзэхэд бол маш гүрэнт ус одоо байгуулж ирсэн. Тэгээд альва нэгэн үзэл бодолд автагддаггүй бүх шинжин шүтлгийг хүлээн зөвшөөрөөд ингээд нэгэн үзэл бодол үндсийн доор нэгтгэж чадсан ийм ард түмэн гэдэг чинь бас их агуу оюун санааны чадвартай тийм ард түмэн байсан юм уу гэж бодож байгаа. Тэгэхээр тэр гений өвдөл бид нар дотор жоохон ч гэсэн өрн явж байгаа болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр өөрийнхөө мөн чанарыг алдахгүй авч явах. Тэгээд дээрэс нь бас ямыг судалж үзэж ойлгохын төлөө хичээх одоо цуцшгүй тэр судалж үзэх мэдэх тэр бусдыг олж мэдсэн тэр боловсрал олсон одоо таньж мэдсэн зүйлээс суралцах гэдээ бас тусшгүй хөдөлмөр байх хэрэгтэй байх л гэж бодож байна. Өөрсдөө одоо байгаль цаг уурын хөгжилтөд бид нэр бас юу хийж бүтээх ёстой юм. Яг Монгол үндэснийхээ хувьд бид нэр бусдаа энэ одоо дэлхийн гариг дээр оршин тогтнож байгаа бусдаа бид нар ямар нөлөөтэй байж чадах юм, юу бас харуулж болох юм. Бид нар өөрсдөө үнцнийг олох тусам л одоо ондоо төвшөнд гарах хэрэгтэй байхаа л гэж бодож байна. Тэгээ залуучууд одоо л их сайхан болж байна. Мэдлэг боловсролоо авчирч байна. Тэгээд мэдлэг боловсролоо энэ чэнэ нутагтаа бас нэвтрүүлэхийн төлөө бас ингээд хичээж ажиллаж зүтгэж байгаа энэ олон сайхан залуучуудыг харахаар бас баяртай байдаг штэ. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг дээр бас нэг төвлөрч асуумаар байгаа нь одоо ингээд бид нар маш их юм мэдээллийн цунамид ингээд нөхцөлд амьдарч байна. Өдөр болгон янз янзын мэдээлэл сайн муу бүх мэдээлэл бөмбөгдүүлж байна. Стресс үүсэх одоо орчин нөхцөл бол бүр илбэг болчлоо. Тэгэхээр энэ нөхцөлд одоо нэг сэтгэл зүйн эрүүл мэндийг яаж хамгаалах уу гэдэг юм уу эсвэл зүгээр юм ядаж юм нэг тийм тодорхой баланстай байхгүй бид нар чи ингээл өдөр болго ингээл нэг юм савлгаатай болчихлоо тий. Таны хувьд энийг өөр дээр бас яаж хэрэгжүүлдэг юм бас одоо юу гэдгийг хүмүүс яаж хэрэгжүүлээсэ гэж боддог. Тэн дээр та ер нь зүгээр өөрийн бодлоо хаваалцвал. Төрөнийг асуусан зүйл дээр ингээд нэмжлэхэд нөгөө нэг юм бас томроогүй гэж штэ. Тэгээ миний хувийн одоо аж аргал амар амгалан байдал гэдэг хамгийн үнэтэй зүйл байхгүй. Тэгэхээр тэр зүйл минь одоо үндсэнд барьж байгаа миний тэр одоо хувийн мөн чанар минь энэ бүх миний үйл ажиллагаа бүх юм дээр ингээд харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бүх юмыг амжиж хийх боломж хинт ч байхгүй. Тэгэхээр яг одоо тодорхой тэр сар хүрээ ч юм уу тэр зүйлүүд танд одоо амар амгалан амьдрахад хангалттай бол тэрнээс илүүд бас хүн шунахгүй байх айгүй чухал. Тэгэхээр хүнийг шуналж хязгааргүй учраас тэрийг одоо зөв хязгаарлаж сурахаас одоо эхлэх юм уу? Тинчээ одоо тэндээс л одоо хүний нөө сэтгэл зүйн одоо эрүүл байх зүйл чинь одоо эхлэх ёстой болоо гэж бодож байна. Тэгээд би ажиргалтай байхыг хүсдэг. Тэгээд тэрийг одоо бусдаас түгээх. Тэгээд нөө жоохон зүйлээс ч гэсэн тэр ажиргалаа хүмүүс олж харуул хүн стресст бас автахгүй байхгүй. Тэгэхээр тэр зүйлийг яаж олох вэ гэхээр би зүгээр ингийн зүгээр нэг дадал лас хуваалцмаар байна л да. Тэгээд тэр чинь мэдээж гүнзгийрч болно. Зүгээр одоо өглөө болгон босоод ингээд нэг
шууд ингээд нэг хэрэггүй мэдээл шууд ингээд нөгөө гар утас руугаа яваад тэгэл стрессээ ингээд уншаад эхэлдэг шүү дээ. Эсвэл нэг хүний бичсэн эвгүй мессеж ч юм уу эсвэл шууд нөгөө фейсбુક онгоолгол нэг эвгүй мэдээл тэгээд ихэвчлэн тийм юунд чинь хэрэггүй мэдээлэх байдаг. Би ер нь ямарч тийм сошиал контент бол ер нь үздэггүй, зурагтч үздэггүй, тэр тентер бол нэг бас үзээд идэггүй. Яг зорилготой одоо судалгааны ажлууд унших юм уу? Эсвэл гой сайхан эрэг одоо нийгэм хийж байгаа зүйлүүдийг үзэж унших. Тэгээ тэр нь бас зохимжинд оролцох дуртай. Тэгжээж би аж аргалынхаа гормоныг хэсгэж нөгөө бага зүйлдээ сэтгэл ханамжтай амьдрахыг хүсэж байгаа. Тэгээд өглөө бол одоо нэг гой хөгжим залгаад тэгээд ингээд нөгөө бага зүйлдээ бас талархаж эхэлт юм уу. Тэгэхээр нөгөө өдөржингөө миний сэтгэл санаа их өдрөг бас байдаг гэж боддгийн. Тэгээд нөгөө аж аргалыг одоо байхгүй болгодог, үгүй болгож байгаа 3 зүйл байдаг гэж боддгийн. Тэгээ энийг ч гэсэн яг бас эрэгтэй хүмүүс нь өөрсдөө аваад хэрэггүй гэж бодвол одоо орхин үз тийм ээ. Тэгэхээр өнгөрсөндөө харамсах. Тэгээ одоо байгаа үедээ одоо талархахгүй байх. Тэгээ ирээдүйн төлөө одоо хит айдастай төвшөртэй байх. Сэтгэл одоо зовних тэр бүгд л одоо хүнийг өнөөдөр аж аргалгүй болгоод байгаа байхгүй. Тэгэхээр тэрнийхээ төлөө одоо хичээж байх хэрэгтэй юм болов гэж бодож байна. Та бас яг одоо саяны 3 юунаас харахад та бол мэдсэн бас ажилтдаг юм уншиж судалдаг гэдэг нөгөөс харагдал байна л та. Тэгэхээр би зүгээр бас юу сонирхох маань ихээр өнөөдөр яг монголчуудын оюун санааны амьдралд таны ажилласнаар бас ер нь юу дутагдаад байна. Яг мэдээж бид нар стресстэй одоо яг өөрийн юм цэгээ олоогүй мөн чанараа олж чадахгүй ингээд бужигнаалах шиг байна. Зүгээр таны хувийн ажилтаар яг бидний оюун санааны амьдралд юу дутагдаад байна? За би зүгээр хувьдаа бодохдоо нэг жоохон яаруу байна уу? Төвчээргүй байна уу гэж бодогдоод байгаа. Нөгөө боломж бол өөрөө хязгааргүй гэж харж байгаа. Мэдээж би одоо 30 жилиг туулсан болохоор энэ одоо цаг хугацааг туулсан учраас ингээд бас боломжуудаа мэдээ туулсан бас хүний хувьд л одоо хэлэх гээд байна л да. Тэгэхээр заримдаа ингээд залуучуудыг харахад одоо зохих хэмжээний прожект ч юм уу нэг тийм төслүүд эхлүүлж ирсэн одоо өрчлөлт мөнгө авчаад яарад нэг мөрөөдлөд төрүүлээд худалдаад авчдаг гэх юм уу. Нөгөө хөдөлмөрийн чи үр дүнд гарах тэр нөгөө эцсийн үр дүнд хүрэх юм өнөөдөр авах гэдэг. Тэр төвчээргүй байдал бас стресс эсвэл айгүй их үр ширэнд баригдах гол бас шалтгаан болоод байна уу гэж бодож байгаа. Тэгэхээр зүгээр үнэнч тэгээ жоохон хөдөлмөрч заримдаа ингээд хэцүү бэрхшээл байсан ч гэсэн итгэлээ алдахгүй жоохон тууштай төвчээртэй байгаад үзвэл одоо барагцааг эцсийн үр дүн бол амжилт ирнэ. Гэтэ нэг юм зүйл байгаа. Амжилт болгон хүний аж аргал төрөгдгөө. Харин аж аргалтай хүн бүхэн амжилттай байдаг л гэж бас хэлмээр. Зөв. Яг энэ контекстээ нөгөө бизнестэйгээ холбоод асуухад за ингээд танах шиг одоо ингээд 30 жил 30 гаруй жил эхнээсээ 35 жил болж байгаа компаниуд нэлээ их болчлаа ингээд дараагийн үед одоо нөгөө бизнесүүдээ ингээд шилжүүлж өгж байгаа тийм нэг үе яваад шүү дээ. Дөрөв хөтөтэй ч юм уу эсвэл дараагийн удирдлагын багт тэгээд одоо юу гэдгийг яг Монголын капитализм гэвэл анхны одоо тийм хоригдлууд бий болоод те ингээд арай жах юм дараагийн системийн түвшинд бизнес хийх юм уу руу шилжиж гэнэ гэж хараад байгаа. Тэгээд бас бизнесүүд одоо үндсийн талаас ер нь яг цаашдаа бизнесийг нийгэмдээ юу бүтээх нь яахыг зөвхөн ашиг олоод ингээд яваад нэг жижигэн зах зээл дээр ингээд явах юм гэдэг ингээд арай тийм нэг бүтээл санаанууд л гарч эхлэх гээл байх шиг байна л да. Тэгэхээр яг одоо ийм бизнесүүд цаашдаа ер нь яг нийгэмдээ яг юу хийх ёстой? Ер нь бизнесмен хүмүүс одоо эх орноо хөгжүүлээ бас нэг утга учиртай юм хийгээл бас ямар өнцгөр харуул ер нь зүгээр. Бизнес гэдэг маань одоо ухаан жолоогүй мөнгө одоо ингээл хүүлэхийн тухай биш штэ. Тэгээд бид нэр 30 жилийн өмнө байгуулагдаж байхдаа ч гэсэн тэгж бодоогүй. Одоо ч гэсэн тэгж бодохгүй байгаа. Яг тэр үе жижиг нөлөөллийн хүрээ араа бага байсан. Одоо ингээл багаар нэмэгдчихлээ. Хамгийн гол зүйл бол бид нар үнсэн гэдэг юу юм бэ? Тэгээд урт удаан хугацаанд итгэлцэл бий болгоно гэдэг нь яг юу вэ? Тэгээ хамгийн үндсэнтэй зүйл чинь хүмүүс гэдгийг л айгу ойлгох хэрэгтэй болов гэж бодоод байгаа. Тэгээд илүү хүндлэлтэй хүмүүс одоо бие биентэй бас харьцаж сурмаар байна гэж бодоод байгаа. Яг гинт ингээд бизнест орж ирээд ч юм уу эсвэл одоо 2 дахь генерашн
гээд одоо ирж аваасаа бэлэн бизнес авчаад ирж аваас ганц нэг залуучуудаа таарч ирсэн бас нэг тийм тохиолдол байна л да. Тэгээд тэнцээ бол ингээд тийм харилцааны хувьд маш доголдол харагдаж байгаа. Тэгэхээр нөгөө урт удаан хугацаанд ийм зүйл бол нэг оршин тогтноход бол бас хэцүү л гэж хэлэх гэсэн. Тэгэхээр бизнесийг одоо удаан хугацаанд авч явж байгаа зүйл бол нэгд өөрөө их үсгэн байгуулагч байна уу, тэрийг хариуцж байгаа хүн маш хариуцлагатай байх аюул чухал, нөгөө хэлсэн ярьсандаа байх гэдэг тий. Тэгээд нөгөө итгэл гэдэг зүйл аюул чухал шүү дээ. Тэр итгэлцэл бусдад яг түгээж гэнэ үү. Тэгээд нөгөө хамтрагч нар чинь одоо хамгийн том үнцний чинь удаан хугацаанд цуг явж байгаа доктортой байлгаж байгаа зүйл шүү дээ. Одоо хамтрагч нар, бизнес хамтрагч нар ч байна уу? Одоо компани ажилтнаар ч байна уу? Хүмүүс гэдэг зүйл бол хамгийн үндсэнтэй зүйл байхгүй. Тэгээ тэнцээ бол тийм одоо ялгуургүй харьцаа гэдэг зүйл компани дотор нэгдэх эрэг уур амьсгалтай байх, хүмүүс нь доктортой байх, хийж байгаа зүйлдээ тийм одоо маш бахархалтай ажиллах, сэтгэл өөдрөг баяр баясгалантай ажиллаа хийх, тэр орчин бүрдүүлэх гэдэг зүйлүүд маш чухал болол гэж бодож байна. Хүмүүс гэдэг дээр шууд асуухад одоо бизнесийн гол оролцогчд байгаа. Одоо хэрэглэгчид, тэгээд түншүүд, за тэгээд ажилтнууд. Таны хувьд ер нь таны ажилтнуудыг хэн бэ те гэдэг дээр ерөнхийдөө бас нөгөө нэг хүний нөөцийн бодлого талаас сонирхуулж ярих юу вэ? Танаа бас онцлог юм бас гол философи бас юу вэ те? Хүмүүс гэдэг чинь магадгүй хамгийн гол бүтээгдэхүүн байна шүү дээ. Одоо зөвөрөж ярил. Ер нь бол хамтарч ажиллах маань миний хувьд бол надад ажиллаж байгаа гэж хэлж харж болохгүй. Бид нэгэн зорилгын доор үнцэн бүтээхийн тулд хамтрагч нар гэж би бол үргэлж хардаг ажилтнуудаа ч гэсэн тэр хүн ч гэсэн намайг тэгж харах хэвээр амьдрал ахуйгаа ингээд одоо авч явахт энэ бол найдвартай, түшигтэй миний хамтрагч, бизнесийн хамтрагч гэсэн яг тийм л байх хэвээр гэж бол би бодож байна. Ер нь их нэртэй сургууль төгсөөд ч юм уу маш том диплом хүртэлснөөрөө бас үнцэнтэй болтгоо. Хүний одоо өссөн орчин, суурь хүмүүжил, хандлага хамгийн илүү чухал гэж би боддتي. Хэрвээ хандлага зөв биш, ойлголтын зөрүүтэй бол хамтарч ажиллаж чадахгүй. Гэхдээ тэр буруу хүн гэсэн үг биш. Хүн бүхэн үнцэнтэй байхгүй. Магадгүй тэр яг байх ёстой орчин биш. Ондоо газар бас ойлголцлоо явах байж болно шүү дээ. Тэгэхээр хүмүүс бол нэг үнцэнд орлол одоо нэгддэг болол гэж бодож байна. Тэгээд энэ бол одоо цаашаа улам илүү ялгарх байх гэж би бол бодож байгаа. Бас сонирхоод асуухад одоо ажилтан дээр ахаад асуухад ер нь яг та ямар ажилтны ямар дутагдлыг нь хамгийн амархан бас юм өөрчилж чаддаг. За ямар дутагдлыг нь ерөөс хийзээс эвлэрдэг вэ яг тэрэн дээр ярил. За дүнгийн одоо төгсөөд ирсэн маш залуу хүн бол өөрчлөгдөд бас амархан болоо гэж ер нь би боддгийг. Бэлэн хүн гэж харахаасаа илүү тэр орчин тэр хүн өөрчлөгдөх тийм үеийн хатан чадвар байна уу? Ямар ч нөхцөлд бас өвсөн өөрчлөгдөх чадвар нь их чухал. Дээрэс нь одоо хүлээ зөвшөөрөхгүй тийм чанарууд гэвэл одоо худлаа ярих ч юм уу, хариуцлагагүй байх, худлаа ярих, хулгай хийх гэдэг л одоо ер нь бол хамгийн төвчшгүй л дээ. Тэгээд нөгөө тийм уралт гэдэг зүйл бол ер нь бол хүлээн зөвшөөрөхөд хэцүү шттэ. Тэрийг бол хизээч одоо үе түүхэндээ ч гэсэн ямар нэг зүйлд ёс зүй гэж байх хэвээр тийм ээ. За тухайн хүнтэй хамтарч чадаагүй байж болно. Ойлголтын зөрүү ч юм уу, үзэл бодлын зөрүүгээс болоод альва зүйлээс хоёр дэшээ зам салчж болно. Тэгтээ тэр хүн цаашаа юу аваад явах хэвээр гэхээр магадгүй тэр компанийн одоо нууц байж болно. Үгээр өгсөн амлалт ч байж болно. Тэрнтэй л ер нь аюу шудраг байх хүн, хэцүүл хүн гэж бодно. Тэрнээс биш одоо ингээл нөгөө харыг харж тийшээ ч урвал нөгөө ийшээж харж шарваад байна гэдэг. Шарыг харж шарвна. Улааныг харж урвна гэдэг зүйл бол одоо хамгийн өдгөө чанар болол гэж боддог шүү дээ. За та бол ингээд тодорхой одоо удирдлагын багтаа байгаа те. Одоо
гадаад амьдраад Монголд 90 очих ингээ байж гэн те өдөр тутмын ажиллагаанд бол бас оролцохгүй байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр ер нь бас одоо таны захирлын хувьд бас удирдлагын арга барил юу вэ? Хүмүүст ер нь ямар тийм үлгэр дуурайл үзүүлэхийг хүсдэг вэ? Тэн дээр тодруулж ярил. Одоо дараачийн үедээ бол зөв нөлөөлөл одоо үзүүлээд тэр хүмүүсээ бас зохих нийгэмд бас цаашдаа өөрсдөө ч гэсэн эерэг нөлөөлөл үзүүлэх үз тийм хүмүүс боловсроосоо л гэж хүсэж байгаа юм л да. Хүсэл бол. Тэгээд одоо ковид ч одоо бид нарыг бас их юм сургалаа шүү дээ. Тэгээд нөгөө зайнаас одоо удирдна гэдэг зүйл бол ер нь бас ойлгоход нэлээ тийм хэцүү зүйлүүдийн нэг байсан болов уу гэж бодож байгаа. Одоо 6-7 жилийн өмнө бол бас төсөөлөхөд одоо хэцүү байсан юу. Одоо бол тэгээд бүх юм чи онлайн болсон. Бүх зүйлүүдийг бас ингээд шийдвэрлэж болж байна. Удирдлагын багийн хүмүүс маань бол бүрэн ойлголцолтонд одоо тайван үйл ажиллагаагаа явуулж чадах үс тийм ихтгэлцэл дүүрэн хүмүүс байгаа учраас одоо бас үйл ажиллагаа сайн явж байна гэж бодож байгаа. Тэгээд одоо удирдах яваа хүний өөрийнх нь хандлагаас айгүй хэцүү шалтгаалж байгаа. Тэгээ хүмүүстэй итгэл өгөх хэрэгтэй. Тэгээд тэгжээч тэр хүмүүс ч бас ажиллаа хийж чадна. Тэгээд нөгөө хизээч хүн асар их ихтгэлцэл өгсөн зүйлийг өсөрдүүлэхийг ер нь хүн үн чанартаа хүсдэг л байхгүй. Тэгээд тэр зүйлүүд бол бид нарыг одоо нэг үндсэн дор нэгтгэж нүг гэж боддог. Мэдээж энэ хугацаанд итгэлийн минь алдсан хүмүүс байгаагүй гэж би хэлэхгүй байсан. Гэхдээ тэр хүмүүс нэг зүйл ухаарад одоо цагийн ирэхээр бас олсон байх л гэж би боддөө штэ. Би бол гомдол дийдэггүй. Энэ бол ер нь хүн тэгээд гомдол диих ч юм уу, эсвэл шаналал, эсвэл амар хорсоол, өс санаал тэр зүйлүүд бол намайг л мөхөнө гэхээс биш бусдад ямар ч ач холбогдолгүй байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс ч гэсэн одоо бас нэг ажиргалаа гутаахгүй зүйлүүдийн нэг бол нөгөө хит юмд атаарахгүй байх, шунахгүй байх. Тэгээд нөгөө хорсгүй байх, ууралж уцаарлж одоо бусдад муу санахгүй байх гэдэг зүйл чухал юм уу? Тэг санаамод яваа хатна л гэдэг үстэй байсан. За тэгэхээр эргээд бас бизнестэйг олбож асах удаа та ингээд бас онгорт амьдарч байгаа тийм 90 байна гэж ойлгож байгаа. Тэгэхээр ер нь яг уу Монгол бизнес эрхлэхэд ингээд асуудал ярил одоо бид нар захаас навал зөндөөд ярина л та. Тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүс маань ерөөхдөө бизнесийн их ашигын үүднээс хийцээс бараг сэтгэхгүй байна. Тэднэрт өөрийн ашиг сонирхол гэдэг өөр үйлдвэрлэлийн системээр ажиллаж байна тийм. Гэтэл бид нэг ингээд бизнес хийх гээл үз тарж байна тийм ээ. Тэгэхээр юу асуух гээд нэхэр ерөн зөвөр Монгол бизнес эрхлэхийн бас би сайн тал нь гэж бас юу вэ гэж асуумаар байгаа байхгүй юу. Цаашлаад ер нь Монголд амьдрахын бас сайн тал нь юу вэ? За бас эрсдэлтэй тал нь юу гэдэг дээр та бас тодорхой хугацаанд ингээд гаднаас нийгмийн амьдралаас хөндлөнгөөс ажиглаа явж байгаа нь яг юу хэлэх вэ? За ер нь бизнес хийх урлаг ч гэх юм уу. Энийг бас тэгж харж болох юм л та. Ямар ч нөхцөл байдалд бизнес амжилттай аваад явах чадварыг одоо бизнес хийх урлаг гэж харах хэрэгтэй юм уу? Тэр одоо нийгмийн ямар ч одоо дарамтч бай, хууль журамч бай, тэр нөхцөлд нь тааруулаад тэрний дотроо л яг тэрийг бариад тэгээд урваханаа хурдуулаад гэх юм уу? Тэрийг туулаад аваад одоо хийж чадах чадварыг л одоос бизнес хийх чадвар гэж хэлэх юм уу л гэж бодож байна. Сайн одоо боломж гэвэл асар их боломж бас Монголд байна. Энэ бол боломжийн орн шүү дээ. Сорилт их байх тусмаа л мэдээж боломж их байдаг тийм ээ. Адал явдалтай. Адал явдалтайгаар бүр. Гэхдээ бол энэ ч юу ч боломжтой гэж боддог. Гэхдээ ер нь ямар ч газар боломжууд бол хязгааргүй байдаг. Зөвхөн бас Монголд ч байгаад байгаа юм биш. Одоо энэ чинь тод жишээ ингээд маш олон орнуудад маш амжилттайгаар явж байгаа манай монголчууд бас байна шүү дээ. Тэгэхээр монголчуудын бас нэг тэр онцгой тэр гений өгдөл бас байна уу? Ямар ч нөхцөлд даван туулах чадвар. Тэр одоо нөгөө нүүдэлчин соёлд нь бас нүүдэлчин арт түмэнчин байгалийн цаг уурын янз бүрийн нөхцөл байдалд одоо амьд үлдэх чадвар нь сууц учраас тэр нь одоо хаач гисэн илрээд амжилттай бас яваад иж чадж байна л гэсэн үг. Хамгийн гол нь ийм нөхцөл байдалд стрессгүй тайван байх нь зөв шийдлийг одоо олох
айгүй зөв харах тэр боломжийг олгодог болов л гэж бодож байна. За тэгэхээр подкаст маань юм өндөрлөх төхөж байна. Сүүлд нь бас яг таны хийж байгаа ажилтай холбоотойгоос нэг зүйлийг бас сонсогчтой зориулаад асууя гэж бодож байна. Одоо бид нар чинь ингээд нийт эрүүл мэндийн салбар ингээд ерөөхдөө амьдралын юм аягийг бид нар харахаар ингээд дандаа л эмчилтгэл ажил хийх гэдэг. Гэтэл бид нар нөгөө юм уг нь бол юм одоо өрчин сэргийлэх тийм одоо сэтгэлгээ юм аяг руу шилжих ёстой болоод шүү дээ. Бид нар чинь ингээд асуудлыг дандаа л ингээд эмчлэх гээл тэн дээр нь ч тэгэл янз янзын бизнес явдаг. Гэтэл бид нар чинь нөгөө анханасаа юм зүгээр ийм хэрэглэх шаардлагагүйгээр бас амьдрах боломж байгаа тань гэж. Ер нь энийг яаж хийх вэ? Энэ дээр та бас юу гэж боддгоо гэдэг дээр та бас санаагаа хэлээд. За тэгээд байгаль захиралтай бид бас зөвхөн подкастаар биш өөр сэтгүүлийн нүүрэн дээр бас уулзахаар байгаа. Ер нь хүн эрт эрүүл мэндэд л анхаарч эхлэх ёстой гэж би бодъё. Би бол өөрөө бас 30 гараал ер нь эрүүл мэндийн салбар руу орсон шалтгаан ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарсантай л холбоотой байхгүй. Тэгээд яаж одоо урт удаан хугацаанд чанартай эрүүл амьдрах вэ гэдэг зорилгоос л үүдэлтэй. Тэгэхээр энэ ч бол одоо биеийн хөдөлгөөнөөс эхлүүлээд анханасаа зөв хоолтой явах гэж хэлж байгаа л да. Бүр ингээд цэвэр бас одоо манай ажилчдаас нэг юм талархлын загтал би бас авч ирсэн. Зүгээр төвхт уртахад тэнцээ анх одоо тэр 90-ад онд чинь байгуулж хахад бид нөгөө цэвэр усаа авцарч ууддаг байгууллагыг анх харж илаа гээд тэгээд энэ тухайн үед их сонио юм шиг санагдсан боловч энэ 25 жилийн агаар иржсэн загтал юм байна. Гэвч одоо ингээд ойлгоход маш чухал суурь хүний одоо эрүүл мэндэд өгчээсэн биднэрт хөрөнгө оруулалт байсан юм а гэж бичсэн тэр загтал нь одоо бас их сайхан санагддаг л да. Тэгэхээр бүр уснаас хүртэл одоо эхэлж байгаа байхгүй. Тэгээд одоо тэр эрүүл байгаа тэр байдлаа хадгалахын тухайд байгаа даа штэ. Тэгэхээр хэрэгжилж байгаа тэр нэмэлт зүйлүүд маань зөвхөн өвчин амгаах юмнээс биш бусад одоо тэр нэмэлт сүүлийн үед бол одоо нэмэлтж бас их болоод байна штэ. Одоо модонд ороод байна гэх юм уу. Гэхдээ тэрийг маш ухамсартайгаар тэгээд зөв газраасаа зөв хүний зөвлөгөө бас сахилгаттайгаар сахилгаттайгаар хэрэглэх нь урт удаан хугацаанд таа чанартай одоо амьдрах гол суурь нь болж гинэ л гэж бодож байгаа. Тэгэхээр одоо рекламцсан болгон бас зөв гэсэн үг бас биш. Эсвэл атгаар ууна гэдэг чинь ч бас эрүүл мэндийн баталгаа биш л дээ. За баярлалаа. За ингээд бизнес подкастаа өндөрлөе гэж бодож байна. Тэгээ бид нар өнөөдөр одоо медиа орон зай, за сошиал орон зайд их байгаа дээдгүй тийм одоо чимээгүй даруй хүн ихтэй ажиллааг ингээд уртгаа маш сайн хийгээд явдаг бас ийм 30 жил болцсон компани үүсгэн байгуулагч байгаль захирлыг авч студид ярилцлаа танд маад ирсэнд бас их баярлж байна. За ингээд таны ажилд бас амжилт хүсье. Манай зочноор Palomi компани үүсгэн байгуулагч за 100 наст сүлжээ эмийн сангийн бас үүсгэн байгуулагч байгаль захирал оролцлоо. За ингээд манай сонсогчид үзэгчид бас бизнесмен подкастын YouTube channel-ыг дагаарай. Лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Танд бас баярлалаа. За баярлалаа. Хийх гэсэн.